Улаанбаатарын спортын наадмын хүчтэй өрсөлдөгч хүчтэй зочин Отхон Тэнгэрийн урсаад Завхан нутгаас ирсэн Завхан аймгийн багтаамжтай гогтоосоо Завхан үржүүлэгчид байна. Яа, ядр борошааны хүмүүс чимээ, нахта эго асчардын чимээ, эго амжилтын чимээ. Завхан нутгийн багтаамжтай баярлалаа өрчвэ. Завхан аймгийн төгөөг үндэсний бокс хаттын минзан баярлалаа өнөртөн зааж орж ирж байгаа байна. Баярлалаа. Найрамдлын дархан хотод болсон Монгол 92 уламжлалт спортын 2 дугаар наадамд 1990 онд 8 дугаар анги, 1992 онд 10 дугаар анги төгссөн төгсөгчдийн төлөөлөл 1571 тамирчин, 1800 гаруй хөгжөөн дэмжигч, нийтдээ 3500 гаруй хүн Дархан United аренад нэг дор цуглаж сакс, волейбол, теннис, шатар, дартс, шагаан харваа гэсэн спортын 6 төрлөөр хувьд хүч авьяас авхаажсан байгаа сорин өрсөлдлөө. Энэхүү спортын наадамд Завхан аймгаас 70 гаруй тамирчин, 100 гаруй хөгжөөн дэмжигчид, 200 орчим хүний өргөн бүрэлдэхүүнтэй оролцож чамгүй амжилттай спортын наадмаа өндөрлөлөө. Манай завханчууд 90-92 оны төгсөгчд маань үнэхээр ив нэгдэлтэй завханчууд ямар хүчтэй вэ гэдгийг энэ тэмцээн дээр харуулж чадлаа. Маш олон хөгжөөн дэмжигчид ирлээ. Улаанбаатар хотоос өнөөдөр хүртэл одоо гараад ирж байгаа маш олон хөгжөөн дэмжигчид байна. Завхнаас ирсэн тийм ээ энэ тэндээс айгүй олон хөгжөөн дэмжигч тамирчид ирж оролцлоо. Энэ тэмцээн бол айгуугаа үр дүнтэй боллоо. Бүх төгсөгч найзуудаа бас баярлалаа. Бид нарыг хөгжөөн дэмжиж тэмцээнд оролцож мөн тэмцээнд оролцох бэлтгэлийг хангаж өгөхөд тийм ээ санхүүгийн болон бие сэтгэлийн тусламж үзүүлсэн найзуудаа бүгдэнд нь баярлалаа. Хамаг Монголынхоо сүр хүчийг хүрээдэн дуудъя. Хүрээдэн дуудъя. Үндэсний уламжлалт шагаан харвааг нэгэн төрөл болгон оруулж газар газараас ирсэн харваачдынхаа цэц мэргэнийг сорьсон 2 дахь удаагийн спортын наадмын нэг онцлог байлаа. Шагаан харвааны тэмцээнд завханчууд аймгийн гоц мэргэн харваач Хишигбаатар тэргүүтээ 8 харваачтайгаа ирж баг болгон амжилттай оролцсон бөгөөд эх жилийн тэмцээнд илүү бэлтгэлтэй ирж хүчтэй өрсөлдөгч болох зорилго тавиад бацлаа. Одоо 93 наадмын бас нэг төрөл улсын шагаан харваагаа оруулж байгаад бас их баяртай байгаа. Анх удаага орж байгаа. Одоо их онцлогтой байгаа. Энэ жил бол яг хөө тэгээд жоохон төршлөх дутсан. Маш их эн чинь олон харваачд манай 92-д байдаг юм байна. Улсын гоц мэрэгнүүдтэй тэгээд энэ аймгийн гоцууд бас маш олон байдаг юм байна. Тэгээд эдгээртэйгээ бас чамгүй сайхан тоглосон. Өгөө аваатай сайхан тоглосон. Одоо эх жилийн хувьд бол бас бага бүр сайжруулаад чанаржуулаад тэгээд арай өргөн үргээний тийм юугаар юу н алтын төлөөл зүтгэнтэй Монгол 92 анх дугаар тэмцээнд Завхан аймгийн баг тамирчид волейбол, шатар, дартсын төрөлд 2 алт 1 хүрэл медаль авч байсан амжилттай. Тэр дундаа шатрын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль авч байсан түүхтэй завханчууд маань энэ жилийн наадамд багаараа оролцож 21 аймаг нийслэлийн 22 багаас 8 дугаар байрт шалгасан юм аа. За тэмцээний хувьд бол манай баг нэлийн сайн тоглосон. За сайн өрсөлдөгч гэх юм бол Дархан байлаа, Уус аймаг байлаа. За энэ жилийн тэмцээн зохион байгуулагч сайхан болж байна. Тамирчид илүү олон бүрэлдэхүүнтэй ирдэг болсон байна. Тэгээ нийт тамирчидтай спортын амжилт өсөөрэй дөө. Ач төрийнхөө далбаг алтернативын өргөж алаг сайхан нүдэнтэй баярын
Баярын улмастай зогсон та бидний итгэлийг алдаагүй Дэмэрсний ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй Одоогийн байдлаар бид нэр зооноос нэгээр гарсан байдалтай одоо ингээд нуглааны тоглолтууд үргэлжилж байгаа. Тэгээд цаашдаа хичээж тоглоно. Ер нь зорилго бол одоо бид нэр өнгөрсөн жил хүрэл медалийн болцол хангасан бол энэ жил эзлийн зорилго бол одоо медалийн өнгийг хөргөх зорилготой байгаа. Тэгээд та бүхэндээ спортын өндөр амжилт. Тэгээ манай Тэснэгийнхээ энэ жил бүтэн бүрэлдэхүүнээр ирсэн 2 эрэгтэй эмэгтэй нэг хосын төрөлд оролцохоор ирээд тэгээд одоо ямар ч байсан амжилттай оролцож байгаа зооноосоо бүгдээрээ гарсан. Эрдэнэгүй маань шилдэг 8-д үлдсэн. Нодны бол бие бинийгээ танихгүй ус бөөгөндөрж ирсэн бол энэ жил дандаа шилдэгүүд нь шалгарч ирсэн байна. Орон нутаг бүх агуудын тамирчтай айгүй сайжирсан байна. Оролцогчд тамирчид хөгжөөний нэмжлэг та бүхэндээ сайн хамтыг хүсье өрөөё. Ачтөрийнхөө далбаг Багийн спортын амжилт бол тамирчин нэг бүрийн хичээл зүтгэл, гар нийлж ажиллах нэгт ажиллагаа байдаг. Энэ жил Завхан аймгийн волейбол сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг хос алтан медалийн эзэл боллоо. Харин эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчид эхний тоглолтоо хожлоор эхэлж шилдэг 6 шалгарсан бол волейболын эрэгтэй багийн тамирчид ч мөн шилдэг 10-т шалгарчээ. Завхан аймгийнх нь Монгол ирээр тэмцээд амжилттай оролцож байна. Өндөг амжилттай ахиулаад манай сагсны шигшээг өндөр энэ жил ингээд чигшээ 6 шалгарсан. Энэ дэсэн бол өргөн үдээр сайхан болж олонч багууд нэмж орсон байна. Октарио арангаад жишээ нь Улаанбаатар хотоос нэмж орсон. Нундаг цаг өсөлтөй болж манай эмэгтэй сагс тэрэгэн барийн төлөө одоо бас тоглож байгаа. За балиалаар алтын медаль авсан. Ингээд нийт бүх баг тамирчтай өндөр амжилт хүсье өрөөё. Ачтөрийнхөө далбаг алтернативын өргөт алаг сайхан нүгэндээ Баярын улмастай зогсон та бидний итгэлийг алдаагүй Дэмэрсний ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй За энэ жилийн өрсөлдөгчнөр бол бүх багууд харьцангуй сайжирсан байна. 2 дахь удаагийн спортын наадамда шин төрөл шагаан спортын төрөл нэмэгдэж байгаа. Ер нь бүх багууд их жигтгэн өндөр амжилт үзүүлж байна. Завхан аймгийн волейболын багаас нийт энэ тэмцээнд оролцож байгаа бүх хөгжөөнд дэмжих дасгалжуулагч тамирчдаа спортын өндөр амжилт гаргахыг хүсье өрөөж мэдчилгээ дэвшүүлж байна. Манай баг маш их баяртай байна. Октодоо хайртай шүү. Баярлалаа. Завхан та бидний итгэлийг алдаагүй Дэмэрсний ялал хямдхан одоогүй та бидний итгэлийг алдаагүй Дэмэрсний ялал хямдхан одоогүй Энэ удаагийн эмэгтэйчүүдийн волейболын багийг 5 дугаартай спортын дэд мастер ганц цэцэг ахалж, 7 дугаартай спортын мастер ганц цэцэг, 9 дугаартай спортын мастер Дэлгэрмаа, 11 дугаартай спортын дэд мастер Эрдэнэхүү, 6 дугаартай спортын дэд мастер Тунгалаг, 10 дугаартай Одхон цэцэг, 8 дугаартай Оюун цэцэг, 2 дугаартай Солонд, 1 дугаартай Янжинлам, 4 дугаартай Сэрчмаа, 12 дугаартай Амар Жаргал, 3 дугаартай Аранхүү нарын хамт багаараа аваргын алтан медалийг ингэртэн зүйлээ. Монгол 92 наадмын сагс болон волейболын тэмцээний шилдэг тэгш тоглогчоор Завхан аймгийн тамирчин спортын мастер Гамбаатрын ганц цэцэг тодорсон бол волейболын шилдэг холбогчоор Д ганц цэцэг нар тодорч 2 жил дараалан үеийн нөхдөө манлайллаа.
алдахгүй дараатай. Баяр хүргэе. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийг спортын 1-р зэрэгтээ 9 дугаартай Нэргүү ахалж, 10 дугаартай Дэд спортын мастер Эрдэнэхүү, 7 дугаартай спортын мастер Ганц цэцэг, 2 дугаартай Оюн гэрэл, 11 дугаартай Наран туяа, 8 дугаартай Төвшин жаргал, 6 дугаартай хамгаалагч Амар заяа, 5 дугаартай Мөнгөн туяа, 3 дугаартай Алимаа, 4 дугаартай Сэрчмаа, 1 дугаартай Ган чимэг, 19 дугаартай Оюн гэрэл нарын хамт хурд хүч авхааж самбагаа сорин өрсөлдөж мөн аваргын алтан медалийн эзэд боллоо. 92 орныхоо 2 дахь наадамд оролцоод энэ жил алтан медаль авлаа. Багийнхандаа их баяртай байна. 8 тоглолт хийгээд аваргын алтан медаль авлаа. Багийнхандаа баярлалаа. Ийм онцлогтой юм. 1992 оны төгсөгчд 92 онд ингээд их сургуульд орсон оюутнууд баггүй бид нар чинь. Тэгэхээр ингээд яг тэр үед чинь бол нэг анги гэхэд бүх аймагаас нэг доорож нэг төлөөллүүд байдаг гэсэн тийм онцлогтой гоё тийм интернэшнл ангиуд байдаг гэсэн Монгол их сургуулийн ангиуд байна. 2 алтан, хос алтан медаль, волейболоор эмэгтэй алтан медаль, сагсаар эмэгтэй алтан медаль авцгаасаа тэгээ завхныхандаа одоо Баруун аймагаас алс холоос одоо хаши итгэх санаачлалтай ирж оролцсон завханчуудаа талархал илэрхийлээ. Одоо манай би ч одоо завхны бас хүргэн штэ. Ач төрийнхөө далбаг алдар нэтеген Энэ удаагийн спортын их наадмыг төвийн бүсийнхэн буюу Дархан уул Сэлэн Төв аймгийн төгсөгчид зохион байгуулсан бол эх жилийн наадмыг Хойд бүс буюу Эрдэнэт болгон Хөвсгөл аймгууд хамтран зохион байгуулахаар тугаан гардан авлаа. Найрамдлын Дархан хот үнэхээр гоё хот байна. Биднийг айгүй гоё хүлээж авлаа. Энэ Дархан хотын бурхандын үндийн тийм ээ энэ дэвжээ манай багийнханд маш их ээлтэй ийм сайхан дэвжээ байлаа гэж хэлж байна. Завханчууд эвтэй байхдаа хүчтэй. Спортоор бид нар тийм ээ эм нэгдлийг эхлүүлсэн. Спортоор эм нэгдэл маань үргэлжлээд батчаад явнаа гэж ойлгож байгаа. Нэгэн үеийн төгсөлтийн эхнөө ангийнхнаа дэмжих гэж алс хотын улс орнуудаас зорин ирсэн. Хөгжөөн дэмжигчтэй, эв нэгдэлтэй, өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн болж иргэжил дахин уулзах эрүүл тавин Монгол 92 өндөрлөж завхан нутгийн 92 оны төгсөгчид волейболын төрлөөр хошоо алтан медальтай, мөн сакс волейболын хос алтан медальтай спортын наадмаа амжилт дүүрнэ. хямдхан одоогийн